За тог тасран барин хид хідэн удаа тасран барин тэгээ тог нь тасарчингууд дата нь орон гарan барин хид хид хуваагдан барин арай хийж 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын номинацуудыг лайв үзлээ. Тэгээд юуны энэ удаагийн Оскарын одоо номинашныг зарлагдсан байна. Тэгээд ярилцсан номинашн одоо категори төрөл болгонд нь ямар сэтгэл байна нэмээд ярилцъя гэж бодож байна. Тэгээд уул нь бол жил болгон номинацийг зарлагдахлаа одоо стримийг бол үзэж зэрэг стрим хийдэг юм заншилтай. Тэгээд энэ жилийнх бол одоо манаас хотын маань улсын маань айгүй гоё одоо юник содон зүйлээс болоод их асуудалтай боллоо. За 98 дахь удаагийн Оскар шагнал гардуулах ёслол бол 26 оны 3 сарын 15-нд Монголын цагаар бол 3 сарын 16-ны өглөө болно. Тэгээд алдарт одоо комедиан хөтлөгч, late night show хөтлөгч Conan O'Brien юу вэ? Хөтлөгчөөр ажиллана гэж байгаа. За тэгээд өмнөх жилийн хөтлөгчөөр ажиллаад бол их өндөр үнэлэгдсэн. Тэгээд одоо энэ жилээр ажиллахаар болсон байна. За тэгээд Америкт ABC-гээр гарна. За тэгээд Hulu гардаг улсуудад бол одоо хөлөгээр гараад за бусад улсуудаас л эрхийн зарна гэж байгаа. Тэр нь тэгээд яг яаж явах нь гэдэг бас сонирхолтой байна. За тэгээд Оскарын хувьд бол бас ирээдүйд ютубер 27 илүү 8 оноос эхлээд ютубер гардаг болно гэж байгаа. Дэлхийд даяараа үнэгүй ютубер гардаг болно гэж байгаа. Тэр бас айгүй сонирхолтой. Яаж өөрчлөгдөх нь давуу сул талууд юу гарах уу гэдэг гэх мэт юм зүйлүүд бол гарна. За номинацууд яаж өвдөм бэ гэдэг товчхон тайлбарчвал зүгээр ах. Хүмүүс одоо жил болгон Оскар ингээл харчаал зарим кино айгүй олон төрөл зарим кино цөөхөн төрөл нээдэг шүү дээ. Янз бүрийн сэдв мэдээж гарч байгаа мэтгэлцэн гарч байгаа. Тэгээд ер нь бол юу яадаг л да Best Picture буюу шилдэг кино төрлөөс бусад бүх төрөл дээр нь бол юу яадаг одоо академи гэдэг байгаа шүү дээ. Академи гэдэг нэг энэ байгууллага байгаа шүү дээ. Academy of Motion Picture Arts and Sciences гэдэг. Эн чин дотроо өөрөө айгүй олон юм одоо департамент гэдэг юм өөр юу гэдэг вүлээ юм. Дотроо департамент департамент ярьж тэ. Ийм одоо хэсгүүттэй. Тэгээ branch одоо манайхаар мөчөр тэ. Салбартай. За тэрэн дотор 20 төрөл байдаг. За одоо actors, animations, artist representatives уран бүтээлч төлөөлөгчд, casting director-ууд, зураглагчд, cinematographers, costume designer ойлгомжтой, director, documentary, executive захирлууд те, film editors, эвлүүлэгчид, makeup artists and hairstylists те ойлгомжтой бах, marketing and public relations, marketing PR, music, producers, production and technology, production design, short films, sound, visual effects, writers зохиолчтой. Ийм 20 одоо branch за department гэлж ийм байдаг. Тэнгүүд энэчнээс өөртөө тус-тусдаа саналаа өгөөд нэр дэвшүүлдэг. Тэгээд voting дотроо ч гэсэн ер нь бол тэгж үү best picture-ыг бол бүгд оролцоотой ингэж бол явдаг. За тэгээд одоо voting дээр болохоор бүгдээрээ өгөх хэрэгтэй. Академийн гишүүнд бол бүх төрөлд одоо vote өгж болно. Яг номинац нь зарлагдсан хойно. Тиймэрхүү байдалтай байдаг. За тэгээд сайн номинац зарлагдсан 2 сарын 10-нд одоо нэр дэвшсэн бүх хүмүүсийн одоо юм хүлээ авалт болдог. За тэгээ 2 сарын 26-нд эцсийн одоо санал хураалт эхэлнэ. Одоо энэ номинац зарлагдчихлаа. Тэгээ тэр номинацууд дотроос ялагчдаа санал хураална гэсэн үг. За тэгээ 3 сарын 5-нд санал хураалт дуусаад 3 сарын 16-нд Монголын цагаар 16-нд ёслол болно. За ийм процесстэй бол явагддаг байгаа. Гэхдээ voting системээ ер нь явандаа өөрчлөхгүй бол нэг юм чархалтай сонин асуудал гардаг. За жишээ нь 5 нэр дэвшлээ. За нэг нь мэдгүй одоо хэм байт юм. За Анжелина Жоли мэдгүй яга санаанд орж Анжелина Жоли байлаа гэж бод тэ. За нөгөөт нь одоо хэм байт юм. Julianne Moore тэ. За тэгвэл Julianne Moore бүх хүмүүсийн за эн чинь маш олон гишүүн байгаа шүү дээ тэ. Бүх хүмүүсийн юунд орлоо гэж бод. За хэдэн гишүүнтэй хэдүүлээс яриад сонирхолтой авчвал зүгээр ах. За 10,500 гишүүн 2023 оны байдлаар 10,500 гишүүн бас тэгэхээр 11,000 гаруй гишүүн байгаа бах тэ. За 11,000 гишүүн бүгдээрээ Julianne Moore-ыг хоёрт орууллаа гэж бодъё. Бүгдээрээ. За тэгсэн чинь магадгүй 1000 хүн Angelina Jolie-г нэгт орууллаа гэж бодъё. Тэгэхээр та хэдийн хувьд жишээ нь зүгээр тэгж ранксан байхад та хэдийн хувьд хэн нь номер 1 вэ гэдэг бас агуу сонирхолтой. Тэгэхээр Оскарын номинацад санал өгөх одоо процессор бол Angelina Jolie явна. Энэ нөхцөлд. Тэгээ 11,000 оны 1000
одоо хин Angelina Jolie нэг төглөө. А гэхдээ бус нь 3 4 5 төглөө гэж үү. За хоёрт оруулсан нь маш зөв, тий? Julianne Moore бүгднгийнх нь номер 2 байлаа гэж үү. Нэгт оруулсан хүмүүс нь янз бүр, тий? Тэглээ гэж бодоход Angelina Jolie аа. Жишээ нь нэг иймэрхүү юм бол байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо ранкинг систем юмнуудаа өөрчлөх юм цаг босон асуудал бол бас байгаа шүү. Тэрийг бас дурдах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд номинацууд руу гоо. За Best Visual Effect. За энэ нөхөд бол ихэнхдээ энэ төрөлд бол ихэнхдээ одоо юу commercial кинонууд нэр дэвших нь их байдаг. За нэр дэвшсэн кинонууд нь Avatar Fire and Ash, F1, Jurassic World Rebirth, The Lost Bus, Matthew McConaughey Apple TV Plus дээр гарсан кино. Тэгээд Sinners. За энэ дээр болохоор би Jurassic World-ыг нэр дэвсэнд яг үндэ жоохон гайхаж байна. За Sinners-ийн 16 төрөл түүхэн рекорд тогтоосон. Awesome. Баяртай байгаа. 16 төрлийн хамгийн сул гэж хэлж болохоор нь энэ visual effect муу гэж байгаа юм биш. Jurassic World-ыг бодвол дээр. Гэхдээ яг Sinners-ийнхаа номинацууд донд бол ер нь сул да. Ганц сулна гэхэд би ер нь бол буруудахгүй гэж бодож байна. За өөр байхад бас буруудахгүй хасан ялангуяа Jurassic World-ийн оронд гэж бодож байгаа кино Superman байсан болгоё гэж бодож байна. Superman-ы юу бол visual effect бол гойсон гэж бодож байна. За тэгээд Bring Her Back гэж аимшиг киноны visual effects байсан бол гэж бас бодож байна. Бас амар эсгүүд байсан шүү дээ. Visual effect-ээр тэрийг шийдэн. Тэгээд үнэхээр амар жинхэнэ юм шиг харагдсан. Үнэхээр бодож бүр заавал сагчлаа. Амар супер эсгүүд байсан. За best sound дээр бол нэг гомдлоод байх юм алгаа. Sirat, Sinners, One Battle After Another, Frankenstein. За тэгээд F1, F1. Энэ дээр бол нэг юу байгаа юм бол алга. Гомдлоод байх зүйл бол алгаа. Магадгүй Avatar байсан байж болох юм. Гэхдээ sure. Энэ бол нэг асуудал. За original song. За энэ дээр бол K-pop Demon Hunters бол favorite байгаа. Тэгээд Sinners-ийн I Lie to You байгаа бас айгуу гоё дуу. Гэхдээ энэ дээр нэг номинац дээр нэг хачаа сонирхолтой юм хэм бол одоо Diane Warren дахиад нэр дэвшсэн. За Diane Warren-ийн хувьд бол одоо зүгээр нэг юм Оскарын зүгээр нэг юм хүндэт зочин шиг нөхөр. Зүгээр л юм Оскар дээр байж ах хэвээр. Одоо Оскарын хамгийн давруу хүн юм ааш. Одоо Meryl Streep л одоо барыг илүү гарах нүгөө яг нийт тоогоор John Williams энэ байгаа л та зүгээр. Гэхдээ нэг юм Diane Warren бол ерөөсөө зүгээр нэг сайн ч вэ муу ч вэ ямар ч хамаагүй нэг дуу бичил жил болгоно нэр дэвшчихдэг. Ерөөс. Тэр нь айгүй тийм утгагүй. За энэ жил жишээ нь юу гэдэг Diane Warren Relentless гэдэг юм юу гаргасан байна. Одоо бүр сүлдээ өөрийнхөө одоо нэр дээр юм баримтат кино антар гаргасан. Тэгээд өөрийнхөө нэр дээр гаргасан баримтат киног өөрийнхөө тухай баримтат киноны дууг өөрөө бичсэн байна. Тэгснэ Dear Me гэдэг нэр мэртэй. Тэгээд нэр дэвшиж байгаа. Тэгээ 17 дахь удаага нэр дэвшиж байгаа. За өмнө нь л авж байгаагүй. Оскар авж байгаагүй. За нэг удаа одоо нэг Оскар авсан. Гэхдээ тэр нь бол одоо ийм хүндэт шагналуулаад авсан. Яг өрсөлдөж бол авж байгаагүй гэсэн. Нэг удаагийн хүндэт Оскартай. 22 онд хүндэт Оскар өгсөн. За тэгээд энэ удаа бол ингээ 17 дахь нэр дэвшиж чинь 87 оноос хойш. 87, 96, 97, 98, 2001, 14, 15, 16, 17, авш 16 байхгүй 17, 8, 19, 20, 21, 22, 23, 24, 25 гэдэг ингээд явж гин. Мэдгүй. Үнэхээр гайхаж байгаа. Яг та хэдийн мэддэг юм байж магадгүй гэх юм бол Pearl Harbor киноны There You'll Be гэдэг дуу байдаг. Тэгээд дээрэс нь хамгийн алдартай нь бол яг энэ Оскар ялангуяа Оскар нэр дэвшсэн кино дуунуудаас нь хамгийн алдартай нь бол юуны Armageddon киноны Aerosmith хамтлагийн дуулсан I Don't Wanna Miss a Thing гэж дуу байгаа. За энэ дунд бол би дуртай. Тэгээд энэ дууг бол бичсэн байдаг. За тэгээд Diane Warren нэр дэвшсэн. За фаворитуудаа яриа явуул нэрээ зүгээр бах те мартсан байна. За visual effects дээр бол Sinners Avatar авал гоё гэж бодож байна. Аватарыг бол үгүй одоо ер нь бодоод агч байх. Аватарыг бол арай дэндүү штэ. Тэгээд ер нь бол өршөлтгүүц бол биш штэ. Зүгээр л гайхамшиг штэ. Аватарын visual effect бол би Аватарыг авах хэрэгтэй гэж бодож байна. Аваасаа гэж бодож байна. Авах байх гэж бас бодож байна. За sound дээр Sinners авч магадгүй. One Battle After Another, Frankenstein. F1 авал хамгийн гоё юм байна. F1 авах гэж бас бод. Sinners-ийг би энэ дээр авах гэж бодохгүй байна. Sirat-ыг би үзег болохоор мэдгүй байна. Зүгээр бодохоор F1 аваасаа ч гэж бодож байна. Авах байх ч гэж бодож байна. За Best Original Song яста хэцүү маа. Би Train Dreams үзээгүй. Тэр Viva Verdi гэж кино үзээгүй. Diane Warren-ы
тэр юу киног үзээгүй. Тэгээ кинонд хэр авцалтаатай хөгжим дуунууд байсан мэдэхгүй байна. Дуунуудын сонсоогүй. I Lie to You бол гоё. Golden-ыг би бас үзээ. K-pop Demon Hunters бас л одоо үзээгүй. Зүгээр I Lie to You бол гоё дуу. Sinners авал би маш их баярлна. Тэгээд юу K-pop Demon Hunters авах юм шиг байгаа. Хамгийн магадлал өндөр юм шиг байлээ зүгээр хараад хахад. Тэгээд нэг сонирхолтой юм байна. Энэ дуугаар нэр дэвшиж байгаа Miles Katon байгаа шүү дээ, тий. Дуугаар нэр дэвшсэн санагдаад байна. Тэгээд хамгийн энэ төрөлтөө хамгийн залуу уран бүтээлч болж байгаа юм шиг байлээ шүү. Дуугаар нэр дэвшсэн. Бас нэг тийм юм харагдаж байгаа шиг байсан. За Best Original Score гэж байгаа тий хөгжим. За энэ дээр бол Bugonia киноны хөгжмийн зохиолч Jerskin Fendrix, Frankenstein Alexandra Desplat, Hamlet киноны Max Richter, One Battle After Another киноны Johnny Greenwood, за тэгээд Sinners киноор Ludwig Göransson нар нэр дэвшсэн ба. За энэ дээр бол би Sinners-ийг бол эргэлзээгүй авах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хамгийн сони юм нь Hans Zimmer F1 киногоор нэр дэвшээгүй би үнэхээр гайхаж байна. F1 score бүр за киноноо тасархаа хэсэг байсан. Киноныхоо маш чухал хэсэг байсан. Зүгээр нэг гоё хөгжим биш те. Киноныхоо зохиол өрнөл энержи ичгүүч өрнөл тэр амар хурд хүч өрсөлдөөн те. Тэр бүхний ингээд маш гоё хэсэг нь хөгжим байсан. Тэгээ сонсоход гоё. Би үнэхээр гайхаж байгаа яг хөгжим нэр дэвшээгүүд бол. Тэгээд би бол Sinners авах хэрэгтэй гэж бодож байна. Аваасаа ч гэж бодож байна. Авах хэрэгтэй гэж бодож байна. Авах байх гэж бодож байна. Аваасаа гэж бодож байна. Тийм. Миний авах хэрэгтэй аваасаа гэдгээр адилхан тий. Авах байх гэдэг нь prediction. За production design. За production design дээр Frankenstein, Hamlet, Marty Supreme, One Battle After Another, Sinners гэсэн кинонууд нэр дэвшсэн байгаа. За яг аль нэг нь хасъя гэж байгаа юм биш. Би One Battle After Another-ыг хасмаар л байгаад байна л да. Тэгээд оронд нь магадгүй The Fantastic Four First Steps байсан бол гэж бодож чинь байх хэрэгтэй байсан болоо гэж бодож чинь production design үнэхээр гоё байсан шүү дээ. Тэр кино яг сул зүйлүүд байгаа тийм тасгай кино байсан байгаагүй янз бүрийн байж болно. Гэхдээ production design бол үнэхээр гоё байсан шүү дээ. Тэгээд жоохон гайхаж чинь. За тэгээд магадгүй 28 Years Later байсан бол гэж бас бодож чинь. Ямар ч энэ дундаас бол One Battle After Another хамгийн сулна гэж бол санагдаж байна. Ихэнх нь үзсэн байна. Hamlet-аас бусдыг үзсэн байна. За тэгээд Sinners-ийг бол авах бах аваасаач гэж бодож байна. Гэхдээ Frankenstein зааж гараа. Sinners гоё л да. Гэхдээ Frankenstein юм байна. Яг Sinners-тэй харьцуулж бодохоор яаж үзсэн Frankenstein юм байна. Sinners биш байна. Frankenstein-ыг бол би production design аваасаа авах юм байна гэж таамаглаж байна. Ер нь одоохондоо миний тэр хоёр нөх амар зөрөөгөл яваад тий. За best makeup and hairstyle. За энэ дэр Frankenstein, Coco, Sinners, The Smashing Machine болон Ugly Stepsister гэсэн кинонууд нэр дэвшсэн байгаа. Энэ ч бас хоёр киног нь л үзсэн байна л да. Sinners, Frankenstein хоёрыг үзсэн. Frankenstein- их бол гоё, Sinners-их дайжгүй гоё. Frankenstein-их бол бүр гоё, Sinners-их ер нь гоё. Тэр Coco-гийнх их гоё харагдан лээ. Тэгээд байхгүй байгаад аль нь хасна гэж мэдэхгүй байна. Одоо 5 киноны чинь 3-ыг үзээгүй байгаа юм чи хасна гэж яриад яг зүгээр байсан бол бас гоё гэж бодож байгаа кино Superman байж болчихно 4 ургалт дээр Bring Her Back байх ёстойсэн болов уу гэж бодож байна. Bring Her Back бол 4 ургалт дээр үнэхээр мундаг байсан. За тэгээд 28 жилийн дараа боёо 28 Years Later бас л байсан бол гэж бас бодож байна. Гэхдээ аль нь хасах байсныг бас мэдэхгүй байна. Тэгээд таамаглахад бас хэцүү юм да нөгөө хэдийн үзээгүй зүгээр Frankenstein авах юм бол баярлалаа. Frankenstein аваасаа гэж бас бодож байна. Юу бас гоё. Sinners бас гоё. За film editing. За эвлүүлэг дээр Frankenstein байхгүй байгаа гэсэн. Бас сонирхолтой. Тэгээ sentiment value байгаад баярлсан. Sinners deserve it. F1 deserve it. Marty Supreme deserve it. Байх хэвээр. За One Battle After Another sure. Why not? Тэгтээ ер нь надаа One Battle After Another нэлээд overrated санагдаад байгаа шүү. Marty Supreme жоохон overrated. One Battle After Another нэлээд overrated санагдаад байгаа надад бол. Гэхдээ гоё юмнууд бас би нэлээд overrated санагдлаа муу гэж бодож байгаа мэдээж биш тийм ээ. За тэгээд эвлүүлэг би бол F1-ыг авчвал их баярлах гээд байна. F1-ыг авчвал би айгүй баярлах гээд байна. Авах нь One Battle After Another байхаа. Авчих. One Battle After Another. Гэхдээ би авмаар байгаа гэж бодож байгаа нь F1 байна. Миний хувьд бол. За Sinners Sentimental Value Marty Supreme F1-ыг ер нь аль нь авсан би бол баярлалаа. One Battle биш болаа. Гэхдээ One Battle нь авах. За costume design.
За Avatar Fire нь ашиг хүмүүс гайхчихж модгүй CGI баах юм. Энд чинь бүгд дизайныг бүгдийн амьдрал дээр костюм болгож ингэж хийсэн байгаа. Тэгээ костюм дизайн нь үнэхээр гоё. Тэгээ юу вэ? Frankenstein байна, Hamlet, Marty Supreme, Sinners. За энэ дээр бол өстой no comment. Үнэхээр гоё номинашнууд. No comment. Энэ дээр бол юу алах. Үнэхээр гоё. Тэгээд аваасаа гэж бодож байгаа Marty Supreme, Sinners, The Sinners, Smokestack хоёрын хувцаар бодгод Sinners аваад авчмаар шүү. Яг Frankenstein гоё байсан л да. Avatar-ыг гоё, Hamlet би үзээгүй байна. Marty Supreme-ийг бас яг вэ. Гэхдээ Sinners юм байна. Би бас Sinners-ийг аваасаа гэж бодож байна. Тэгээ авах байх гэдэг нь магадгүй Frankenstein Sinners хоёрын нэг авах. За Sinners ер нь авчих واخа. Sinners авчих واخа. Зүгээр л зөндөө дөрөв байгаа. Гэхдээ зүгээр Mary Zari бодохгүй гэж Mary энэ тэр Wunmi Mosaku-гийн дүр те. Яни ер нь л бусад Maskatон ингээл бодохгүйгээр Sami энтергээ бодохгүй зүгээр л Smokestack-ийн ихэр те. Smokestack Twins гэж бодоход Sinners. Awesome. Шал хоёр өөр дүр тэгж гоё visual-аар тэгээ хувцаар ялгаж чадна гэдэг бол амар гоё. Ер нь Sinners энэ дээр бол эргэлзээгүй байна уу. Миний аваасаа гэж бодож байгаа. Тэгээ авах ч гэж бас итгэлтэй байна. За зураглаач те cinematography. Энэ дээр зүгээр хамгийн түрүүнд гайхсан юм F1 байхгүй би үнэхээр гайхсан. F1 бүр үнэхээр галзуу байсан шүү дээ. Тэр opening shot-оос эхлээл те. Би бол үнэхээр гайхаж байгаа F1 би бүр байх хэвээр бүр favorite-үүдийн нэг байх хэвээр гэж бодсон. За гэхдээ most гол favorite бол Sinners л те. Sinners энэ дээр бол би авах гэж бодож байна, аваасаа гэж бодож байна. Зүгээр гэхдээ араас нь F1 байсан байхгүй миний хувьд. Marty Supreme yeah, okay. One Battle бол дайггүй. One Battle-ын зураг авалт болгоё. Frankenstein-ыг бол маш гоё үзэсгэлэнтэй. Тэгээд Train Dreams-ыг би үзег байгаа. Гэтэ Train Dreams үнэхээр гоё гэсэн зураг авалт. Тэгж сонссон. Тэгээ F1-ийг нь хиний оронд орох хэрэгтэй гэсэн мэдгүй. Миний бодлоор магадгүй Marty Supreme-ийн оронд орох хэрэгтэй байсан баг. Тийм. One Battle-ыг бол гоё. Зүгээр One Marty Supreme sure. Тэгэхээр би бол F1 гэж бодоод байгаа. Дээрэс нь би бол шүү дээ, тий. Яг би зүгээр Train Dreams-ыг мэдхгүй болохоор дуртахгүй өнгөрөө заяа. Би Frankenstein Sinners хоёрыг байх хэрэгтэй гэж бодоод Marty Supreme One Battle хоёрыг хасаад F1 Avatar 2 бараг байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Avatar-ын зураг авалтыг бодлоо. Come on. Тэр бүр Avatar F1 2 байхгүй гэдэг жоохон сонио commercial эсвэл орлого ихтэй whatever team байлаа гэд хянар нь байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ artistry байхгүй гэсэн үг бол биш. One Battle юуг бодвол Marty Supreme-ыг бодвол зураг авалт хамаагүй илүү. Гэтэл энэ хоёрыг F1 Avatar 2-ыг гүйцэнэ гэж бол бодохгүй. Тэгээд энэ дээр Sinners авах хэвээр авах байх. Аваасаа авна. За best casting. За энэ бол шин төр юу байгаа? Номинац байгаа, шин номинац байгаа. За удахгүй 27 28 оноос 28 байгаа. Оноос юу гэж нэмэгдэж байгаа? Best stunt choreography гэж нэмэгдэж байгаа. Ер нь бол орлон тоглогч, дэглэгч, тулааны дэглэгч тийм нөхдүүдийн төрөл нэмэгдэж байгаа. Бид нар 8 баяртай. Бидрийг бол байх ёстой гэж боддог. Кастинг ч гэсэн айгүй зөв төрөл байх ёстой гэж боддог. За анхны одоогийн кастинг дээр нэр дэвшиж байгаа уран бүтээлчид кинонуудыг харъя. За Hamlet кино байна. За тэгээд Marty Supreme, One Battle After Another, The Secret Agent, за тэгээд Sinners гэсэн кинонуудын кастинг директорууд нэр дэвшижээ. За энэ ч өнгөцгөө ингээ харахад бол ер нь айгүй давгүй. Sinners үзсэн, Secret Agent үзсэн, Marty Supreme үзсэн, One Battle After Another үзсэн, Hamlet үзээгүй байгаа. За дөрвөн киног нь үзсэн. Яг ингээ бодоход кастинг бол үнэхээр мондог. Marty Supreme дээр Chalamet байна. Удахгүй ярих нэр дэвшээгүй нэг хүн байна. Тэгээд хиний Tyler the Creator-ийн каст айгуу гойсон. Тэгээд supporting cast-ууд ер нь дайггүй байсан. One Battle After Another-ийн кастинг бол тун сайн кастинг байсан. Secret Agent тийм алдартай супер хүмүүс байхгүй ч гэсэн кастинг бас маш гоё байсан. Тэр ялангуяа тэр нэг 70 эдтэй 80 эдтэй эмээгийн дүр тоглодог жүжигчин биш юм байлаа шүү дээ мэрэгжлийн. Тэр нөхөр бол алдаг нөхөр. Үнэхээр мундаг кастинг байсан. Тэгээ манай Wagner Moore угаасаа супер. Тэгээ Sinners-ийн кастинг ярих юм байхгүй. Sinners-ийн кастинг амар. За зүгээр кастинг дээр нэр дэвшээгүй нэг хачиргалтай юм байна л да. Тэр нь sentimental value. Joachim Trier-ийн sentimental value яга нэр дэвшээ гэдэг сонь зүгээр яг энэ дэр нөгөө л юм гарч ирж байгаа юм л да. Branch-ийн нөхдүүд өөрсдөө тэрийг нэр дэвшүүлж байгаа шүү дээ. Номинацаа зарлаж байгаа. Сонгож байгаа. Тэгээд зүгээр ингээ бусад юмтайгаа контекст гүүгээр л нэр дэвшүүлж байгаа юм л да. Тэрний ялгаа гарч байгаа. Ягаад тэгэхээр гэхгүй тэгсэн ч яга нэр дэвшүүлэг үүдэг. Тэр юу гэхээр sentimental value Joachim Trier те. Sentimental value-гийн дөрвөн үндсэн жүжигчин дөрвөлээ нэр дэвшсэн. Хоёр туслах эмэгтэй. Гол дүрийн эмэгтэй, туслах эрэгтэй. Гол дүр эрэгтэй дөрвөөсөө байхгүй.
үндсэн гол дөрвөн жүжигчин дөрүүлээ нэр дэвшсэн байж хаад ягаад кастинг директор нэр дэвшөөгөө гэдэг. Айгуу сонин. Энэ хэдл илүү л урдуур нь л орсон болох гээд байна л да. Тэгтээ би би Hamlet-ыг үзег болгоо мэдгүй зүгээр. Тэгтээ нөгөө дөрвийг бодох юм бол те Marty Supreme, One Battle After Another, Secret Agent, Sinners гэж бодох бол би Secret Agent-ийн оронд Sentimental Value-г оруулах байсан. Миний хувьд бол. Тэгтээ Secret Agent гоё л байсан л да. Гэхдээ Sentimental Value-гийн кастинг бол. За тэгээд авах ёстой гэж бодож байгаа нь энэ сте юугүй маа. Marty Supreme дээр нэг үнэхээр тасарсан кастинг байсан нь ер нь л гоё л доо. Тэр нь Odessa Zion байсан. Odessa Zion-ы кастинг бүр үнэхээр супер кастинг байсан. One Battle After Another дээр за DiCaprio гоё те. Хин Jason Infinity Jason Infinity супер. Sean Penn супер. Teyana Taylor дэжгүй. За тэгээ supporting үе дэжгүй. Secret Agent сул. Эдгээр дундаас шүү гоё. Гэхдээ эдгээр дундаас бол Frankenstein бараг кастинг байж болохоор л байсан. Secret Agent-ийн оронд. Sinners. За би Sinners-ийг аваасаа гэж бол бодох юм байна. Гэтэ favorite яадаг юм болоо One Battle авчт юм болоо. Би шууд авах байх гэж таамаглах нь хэцүү л байгаа даа л да. Sinners авал баярлна. Би бол Sinners-ийг аваасаа гэж бол бодох юм байна энэ донд. Moonmi Musako, Delroy Lindo, Miles Caton, Michael B. Jordan, Jack O'Connell, oh my god, Jack O'Connell, super casting. Hailey Steinfeld, casting бүр супер. Тэгтээ яадаг юм болоо. За. Sinners гээл таамаглч. Би бас Sinners-ийг аваасаа гэж бодож байна. Sinners-ийг авна гээл таамаглч. За үгүй макер One Battle авах. Ер нь. За тэгээд нэг хідэн төрлийг хэдүүлээ алгасч байгаа. Өнөөдөр бол за бодит зураг авалт гэж би бол нэрлээд байгаа. Live action гэдгийг ер нь бол би бодит зураг авалттай бүтээл гэж бол хөрвүүлээд байгаа. Бодит зураг авалттай богино кино. За тэгээд animation short, богино хэмжээний баримтат кино, бүрийн хэмжээний баримтат кино. Энэ дөрвөн төрлийг алгасчих. Юуг нь ч үзээгүй үзэх боломж угаасаа маш тааруу байгаа. Яг хуу Mr. Nobody Against Putin гэдэг баримтат киног бол үзэнийгээ бодсон байгаа. За шилдэг олон улсын кино. За шилдэг олон улсын кинон дээр бол амар өрсөлдөөнтэй жил байла. За одоо нэр дэвшсэн кинодыг хараа. За Brazilia's The Secret Agent. France's It Was Just an Accident. Тэгээд Норвегиас Sentimental Value. Испаниас Sirat. Tunis's The Voice of Hind Rajab. За энэ бол ингээ бүгдээрээ амар яригдсан кинонууд. Энэчнээс би одоо 3-ыг үзсэн байгаа. Тэгээ гуруула Улаанбаатар улсын кино наадмын ачгавья. За тэгээ Sirat, Voice of Hind Rajab хоёрыг үзээгүй байгаа. Гэхдээ үнэхээр сайн ингээ сонссон мэдгүй байна. Маш одоо эрг зүйлээ сонссон. За тэгээ нэр дэвшээгүй сайн кинонууд ихэд өмнөд солонгосоос No Other Choice. Taiwanаас гэж би санаад байна. Left-Handed Girl. За тэгээ Палестин 36 Палестины кино. Тэгээ Coco гэх Япон кино. Ийм кино нэр дэвшгүй. Эдгээр бүгдээрээ маш их яригдсан. За No Other Choice, Park Chan-wook-ийн No Other Choice нэр дэвшүүгээ би үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би одоо Sirat, Voice of Hind Rajab хоёрын талаар дандаа эрэг зүйл сонссон болохоор одоо аль нэг нь хасна гэж бол үнэхээр бодохгүй байна. Гэхдээ Secret Agent, It Was Just an Accident, Sentimental Value 3-ыг сад No Other Choice-ыг нэр дэвшүүлнэ гэдэг бас надад хэцүү санагдаад байна. Тэгэхээр ийм л амар өрсөлдөөнтэй жил байсан байх гэдэг л да. За тэгээд Эдэрдэд нэмээ тэр нөгөө нэг герман бүтээл тэр Sound of Falling Mall ингээл амар өндөр үлгээтэй л явж ирсэн. Яг надад бол таалагдаагүй л дээ. Ийм байна. Тэгээд зүгээр энэ жилийн шилдэг олон улсын кинонд Монголоос өрсөлдсөн кино гэх юм бол Сингапурч найруулагчийн Чимээгүй хотын жолооч буюу Silent City Driver гэх кино байгаа. Тэгээд тэр кинон дээр ревю хийсэн байгаа шүү. Хэрвээ сонирхч байвал үзээрэй. За animation. За энэ дээрээс энэ жил exciting гоё хоёр юм байгаа. Тэр юу вэ гэхээр Францын хоёр анимашн надаа маш их анхаарал татж байгаа. За нэг нь болохоор Arco гэдэг анимашн байгаа. За энэ болохоор юм science fantasy юм нэг юм айгүй содон айгүй юм тод өнгөлөг нэг юм сонирхолтой юу байгаа. Анимашн харагдаад байгаа. Франц. Тэгээ энийг бол надаа би бол үзэх хүсэл айгүй их байгаа. Уго Бенвеню гэдэг найруулагч найруулсан ийм маш өндөр үнэлгээтэй байгаа юм анимашн байгаа. Тэгээ энийг бол их сонирхож байгаа. За нөгөөд нь бас нэг Франц анимашн, нөгөөд нь Little Amelie or the Character of Rain гэдэг ийм бяцхан Amelie болон Rain-ий дүр, борооны дүр гэх юм уу. Ингэж орчуулагч шууд утгаараа яг юуг нь үзээгүй учраас, үйл явдлыг үзээгүй учраас сайн мэдгүй байна. Гэтэ ингээд ийм бэлэг гэр бүлд амьдардаг, Японд амьдардаг бэлэг гэр бүлийн хүүхдийн тухай ийм сонирхолтой стори юм билээ. Тэгээд art style, art direction гэдэг штэ. Тэгээд хийц
дизайн стил нь айгүй сонирхолтой содон санагдаад байгаа. Тэгээд айгүй сайн бүтээл болсон гэж бас ойлгоод байгаа. Тийм. Тэгээд энэ хоёр бол энэ жилийн анимашнээс бол хамгийн анхааралтай байгаа сонирхолтой байгаа. За Zootopia 2-ыг их гоё болсон гэж бол сонссон. За K-pop Demon Hunters-аар хүмүүс өвчсөн. Би бол одоохондоо үзээгээ үзнэ. Тэгээд нөгөөх нь болохоор Elio. Elio нэр дэвшсэн хүмүүс их таар байгаа даа. Би Elio-г бол үзээгүй байгаа. Тэгээд Elio-г бол нэг үзэхгүй баха. Яг Оскартай зориулаад л үзэх бах. Түүнээс биш нэг үзэхгүй бах. Үзэх сонирхол төрөхгүй байгаа гэж хэлэл зөв юм байна те. За тэгээд нэр дэвших ёстой байсан юм магадгүй Elio-гийн оронд гэж бодсон кино бол Predator Killer of Killers. Би Predator Killer of Killers-ийг нэр дэвших яагаад болохгүй гэж бодож байна. Үнэхээр сайн бүтээлсэн артистикли 3 өөр ертөнц цаг үеийг маш гоё содонгоор харуулсан байсан. Хийцэн өөрөө гоё байсан, production гоё байсан, action гоё байсан, зохиол нь гоё байсан. Мэдгүй би яагаад нэр дэвшиг өгөөл үнэхээр ойлгохгүй. Цэвэр шууд хөл рүү орцсон болохоор л тэгсэн байх таа л гэж бодож байна. Гэтэ K-pop Demon Hunters бас л стриминг кино шүү дээ, тэ. Тэгэхээр одоо бас гайхаал байна л да. Кино театрт гарсан байж магадгүй. За харъя. Гарсан юм байна. Окей. Кино театрт гарсан болохоор л тэгж байгаа юм байна л да. Hulu тэрэн дээр тэгэхээр алдсан байгаа байхгүй тий. Hulu зүгээр нэг 2-7 хоног худлаа унан Нью-Йорк, Чикаго тэр юм унд нь LA-д зүгээр нэг жижигхэн театруудад хальт гаргацсан бол Оскарт нэр дэвших тэр нөгөө болцлыг хангаж байхгүй юу. 2-7 хоногт яг нэг өгсөн хотууд байдیں۔ Хуучин зөвхөн LA, Нью-Йорк байдаг байсан. Одоо LA, Нью-Йорк, Чикаго, Атланта өөр юу илээ нэг 5-6 хот байдаг байсан. Тэр хотуудад ингээд нэг доройж 2-7 хоног театрт гарсан байх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэг өнгөт зүгээр л Predator Killer of Killers тэгээ гарцсан байсан бол энэ чи би бол Ellie-гийн оронд барыг нэр дэвших болов л гэж бодож байна. Жог харамсалтай. Ягаад гэхээр оны шилдэг анимашнуудын нэг байсан ялтчгүй. За хүмүүс тэгээд яриад ах шиг байлаа нөгөө нэг Chainsaw Man Razor Arc байсангүй гэл те өөр янз бүрийн анимууд байсангүй. Тэгээ яг үнэндээ аним бол нэг орж ирдэг шүү дээ. Ghibli л нэг хаяа орол орж ирдэг. Тэгээд нэг Mamoru Hosoda энэ төр нэг орж ирж чадах нь уугүй юу л гэдэг юм байдалтай байдаг. Тэгэхээр аним бол орж ирэх хүлээгээд хэрэггүй. Гэтэ аним орж ирсэн ирээгүй угаасаа мундаг бол мундаг шүү дээ те. Яг зүгээр ийм award энтрийн гол даваа тал бол ингээ мдээгүй зүйлээ мэдэж авах те уран бүтээлчтэй мэдэж авах ийм л дэлэм гэж харж байгаа. Тэгээд яхан мэдээж дуртай бүтээл нь ялах юм бол гоё. Уран бүтээлчт нь гоё, тий. За adapted screenplay буюу сэдвлсэн зохиол дээр бол надад нэг юу алгуу commentary бол алга. Begonia, Frankenstein, Hamlet, One Battle After Another болон Train Dreams гэсэн кинонууд нэр дэвшсэн байна. Би хоёрыг үзсэн байна. Бусдыг үзнэ. Ямар тач тэгээд таамаглаад хэцүү юм да. Би одоо бодохдоо бол One Battle нь авах юм болов гэж бодоод штэ. Гэхдээ мэдэхгүй юм да. Зүгээр тэгээд таамаглчих дөө. Яг үзсэн хоёроос One Battle Frankenstein хоёроос бол яг One Battle-ийн screenplay илүү гоё байсан гэж бол байж да. Бэж. One Battle screenplay гэхээ хараа. Фан заяо. Фаны үед бол фан. Надад ч тийм One Battle-ыг бодохоор юм нэг юм техник хийц дайжгүйлдэ зураг авалт ивлүүлэг дайж үүжсэндээ тэр тэгж үжигчтэй аваад юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Зохиол найруулга гэхээсээ л яг техникэл найруулга дайж үүж гэсэн. Яг зохиол гэ нарийн бодохоор яг юуны ч төлөө яваад байгаа, юу ч шүүмжлээд байгаа, юу ч харуулах гээд байгаа. Яг мерсээр харуулж байгаа юм байгаа юм л да white supremacy энтер гээл те. Яг илүү flashy л да. Frankenstein-ыг бол илүү sexy, илүү flashy, илүү анхаарал татах юмтай. Viva la revolution гээл те. Tom Cruise гэл нэг юм мөчүүд юм анхаарал татахтай юм клип хийх рeel оруулах мөчтэй л дээ. Гэхдээ Frankenstein илүү цэмбэр скрипт байсан юм шиг. Зүгээр энэ хоёрыг харьцуулаад шүү дээ. Нөгөө урын үзег болохоор. За тэр ч яах вэ? За original screenplay дээр Park Chan-wook-ийн No Other Choice байгаагүй жоохон харамсалтай байна. За гэхдээ нэр дэвшин Blue Moon хин найруулсан кино. Robert Zemeckis найруулсан. Гэхдээ зохиолч нь Robert Kaplow гэж хүн найруулсан зохиолын бичсэн байгаа уучлаарай. It Was Just an Accident, Marty Supreme, Sentimental Value, Sinners гэсэн кино нэр дэвшсэн байна. Тэгээд энэ дээр Sentimental Value ах шүү. Sinners гоё. Гэхдээ screenplay би бол энэ дээр Marty Supreme дайггүй. It Was Just an Accident гоё. Би бол яг Blue Moon үзег байна. Зүгээр үдсэн дөрвөөсөө зүгээр ботход би бол номер 1-т нь Sentimental Value, 2-т нь It Was Just an Accident, 3-т нь Sinners, 4-т нь Marty Supreme гэж бол бодож шүү. Тэгээ No Other Choice байсан бол бас нилээн дээгүүр л тавих байлаа. Миний хувьд бол Sentimental Value, Was Just an Accident, Sinners, Marty Supreme. Гэтэ энэ дөрв бол дөрүлэн байхад нь бол надад асуудал алгуу. Би Blue Moon-ыг үзег болохоор мэдгүй байна. Гэхдээ No Other Choice байсан бол гоё гэж бодож байна. Энэ дөрөв гэхдээ дөрүлээ screenplay сайн. Ер нь бол нэлээд сайн. За. Тэгээ авах гэдэг нь за миний хувьд тэр за ер нь авах бахан ч тэр. Ер нь Sentimental Value авах гэж бодож байна.
За тэгээ саяны дөрвөн аль нь авсан баярлалаа те Blue Moon-ыг үзнэ. За supporting actress. За энэ дээр жоохон юу байна? Гомдол байна түр хэлсэн те. Tiana Taylor юу хийж байгаа юм бэ? Tiana Taylor One Battle дээр Tiana Taylor мэдгүй. Wunmi Mosaku гоё. Sinners. Amy Madigan Weapons гоё. Favorite гэж бодож байна. За Inga Ipsdotter Lilias үнэхээр гоё байсан. Би бүр нэр дэвшин маш баяртай. Understated performance гэж байдаг. Яг тийм байсан. Одоо багийн спорт дээр нэг анзаарагдахгүй мөртлөө чухал тамирчин байдаг шүү дээ. Одоо юу гэдэг юм Майкл Каррик тим тамирчин байсан байхгүй Манчестер Юнайтед тий. Серхио Бускетс Барсагийн тим байсан. Гэдэг ч юм уу ингээд нэг юм маш чухал мөртлөө ингээд нэг юм шип биш учраас ингээ анхаарал татдаг. Инга Ipsdotter Lilias-ийн дүр Агнес гэдэг дүр Агнес Питерсон гэдэг дүр яг тийм байсан. Маш даруу, эвтэйхэн, зөөлөн гэхдээ маш хүчтэй, маш чухал, маш нөлөөтэй, хайр үргэм ийм гоё перформанс байсан. Тэгээ энэ хүн би нэр дэвшсэн баяртай. Би аавна гэж бол бодохгүй л та. Баггүй байх. Авал баярлна. Гэхдээ нэр дэвшсэнд маш баяртай. Гайхаж байгаа гэх юм бол Tiana Taylor-оос бол баг. Тэр гайхаж байгаа Elfan гоё л байсан л та. Гэхдээ нэр дэвшнэ гэж зүгээр төсөөлөөгүй л байсан гэх юм уу да. Тэгэд окей. Why not? Ерөнхийдөө тиймэрхүү нэг Tiana Taylor шиг бол биш. Гэхдээ тийм хүчтэй бол биш. Нөгөө гурав шиг тий. Inga Ipsdotter Lilias, Amy Madigan, Wunmi Mosaku гурав шиг бол биш байгаа даа. Хин Elfan. За Tiana Taylor бол асгахдах хэрэгтэй. За тэгээ оронд нь Odessa Zion яасан бэ? Mari Supreme-ийн бүр хамгийн гоё юмнуудын нэг Odessa Zion байсан шүү дээ. Бүр үнэхээр супер байсан шүү дээ. Йоо. Wow, she was amazing. She was amazing. Нэр үнэхээр гайхалтай байсан. Яагаад байхгүй юм бэ? Odessa Zion байх ёстой шүү дээ. Тийм учраас best casting дээр Mari Supreme байх ёстой шүү дээ. Байсан юм уу? Casting дээр байлуу. Биш дээ байлгүй яад юм бэ тий. Тийм болохоор байгаа байхгүй юу? Odessa Zion гэхдээ тоглоомжгүй байх ёстой байсан шүү. За тэгээд энэ дээр бол Amy Madigan авах баха. Amy Madigan авах Weapons-оор. Тэгээ аваасаач гэж бодож байна. Ер нь Amy Madigan аваасаач гэж бодож байна. Inga Ipsdotter Lilias авах юм бол баярлна. Wunmi Mosaku бол үнэхээр их баярлна. За Tiana Taylor авал бэл. Тэгээд Tiana Taylor cool. Карьер нь гоё явж байна. Баяртай байна. Зөвүүн дуучин байсан. Одоо зөвүүн дуу жүжигчин болж байна. Гэхдээ энэ дээр Oscar nomination бүрдээ байгаагүй. Elfan авахгүй. Тэгээд зүгээр сайсан те Amy Madigan авах. Аваасаа нөгөө хоёрыг авал баярлна. За supporting actor. За supporting actor дээр ч одоо сонирхолтой юмнууд байна. Ер нь бол нэр дэвшсэн хүмүүс дээр бол гомдлалга. Маш баяртай бүр үнэхээр экстра супер дупер баяртай. Би стрим дээр бүр хамгийн их баярлсан юм бол Delroy Lindo Delta Slim дүрээс Sinners-ээр нэр дэвшсэн би бүр маш их баяртай. Би The Five Bloods киногоор би Delroy Lindo-г нэр дэвшээд магадгүй авахд өсөлтөх ёстой байсан гэж би боддог. Гайхалтай байсан. За тэгээ Sinners дээр нэр дэвшсэнд би үнэхээр баяртай байна. Зүгээр өмнө тексттэй байсан даа ч биш. Sinners дээр Delta Slim үнэхээр гоёсэн. Маш гоё дүр байсан. Тэр дүрийг үнэхээр мундаг гаргасан энэ киноны маш чухал дүрүүдийн нэг байсан. Олон чухал эсгүүдтэй. Тэгээ би Delroy нэг нэр дэвшсэн маш их баяртай. Sean Penn нэр дэвшсэн баяртай. Би нэр дэвших ёстойсэн гэж бодсон. Stellan Skarsgård favorite нь бараг авах ёстой. Benicio del Toro бол надаа яг нэг Elfan шиг байгаамаа. Би яг үнэндээ Benicio del Toro-г нэр дэвших ёстой гэж бол бодохгүй байгаа. Гэхдээ Elfan гэдэг шиг sure why not хайртай жүжигчин тий? Хайртай жүжигчнээс гадна яг муу байгаагүй л дээ. Зүгээр окей миний хувьд бол тэгээ Jacob Elordi гоё сюрприз. Би Jacob Elordi нэр дэвшинд бол би баяртай. Би Jacob Elordi Benicio del Toro-гоос бол илүү байсан гэж бодож байна. Илүү нэр дэвших ёстой гэж бол бодож байна. Тэгээд Miles Caton байсан бол гэдэг асуултын тэмдэг байгаа. Гэхдээ бүр нэг тийм амар снапдчлаа нэр дэвшүүлсэнгүү Odessa Zion шиг юм болчлоо гэсэн юм бол байхгүй. Зүгээр байсан бол баярлах байсан. Байхгүй. Окей. Би бол яг Benicio del Toro-гээр Miles Caton-ээс бол гэх байла. Гэтэ окей. Тэгэд энэ төрлөөр нэг сонирхолтой байна. Stellan Skarsgård 74 настай да анх удаа Оскар нэр дэвшиж байна. Домогч жүжигчин маань. Delroy Lindo 73 настай да анх удаага нэр дэвшиж байна. Домогч жүжигчин. Stellan Skarsgård одоо бараг Baron Harkonnen-ээр Vladimir Harkonnen-ээр нэр дэвшсэн багт бол гайхааргүй л байсан тийм ээ. За Delroy Lindo 73 та анхных. За Sean Penn 65 настай. 6 дахь номинашн юм. За та яг зүгээр таах гээд үзээрэй. 6 дахь номинашн. Өмнө нь 5. Хэд авч ирсэн бэ?
хэд нэр дэвшижсэн бэ? Яг одоо ахгүйгээр нэр дэвшижсэн бэ? 5 нэрчсэн хэдэн авсан бэ? Бодоод үзээрэй. Нөгөө хэдийг хэлж дуусчаа хэлье. За Benicio del Toro 58 настай 3 дахь номинашн. За тэгээд өмнө нь 2 нэр дэвшижсэн байлж таарна. Яа би нөгөө нэг юм уншиж ярьж байгаа болохоор та хэд амар ойлгомжтой юм тайлбарлаад байгаа шүү. Sorry. 2001 онд Traffic-аар авж исэн шилдэг туслах дүрээр 2004 онд 4 оны кино 5 онд басан Оскар гэсэн үг. 21 Grams киногоор Оскарт нэр дэвшсэн мөн туслах дүрээр. За ингээ энэ удаа 3 дахь нэр дэвшсэн. Гуруула туслагаар байсан. Би бол юугаар нэр дэвшихтэй байсан болоо гэж бодож байна. Sicario-гоор. Sicario дээр Benicio del Toro болслаа. Би Sicario-гоор нэр дэвшихтэй байсан болов л гэж бодож байна. One Battle-аас илүү Sicario-гоор байх хэрэгтэй байсан гэж бодож байна. Тэгээд сонирхолтой нь шүү дээ, тий. Шампеныг ярих, буцаа шампен л орох нөгөө ярин ярина. Jacob Elordi яг 28 настай. Анхны маш залуу тий. Шампен 6 дахь нэр дэвшиж байгаа. Өмнө 2 авч ирсэн. Mystic River, Milk гэсэн 2 киногоор Оскар авсан байна. Тэгээд сонирхолтой нь өмнөх 5 удаа нэр дэвшсэн 5-уулаа гол дүрээр нэр дэвшижсэн. За ингээ Шампен карьерт анх удаа туслах дүрээр нэр дэвшиж байгаа. Сонирхолтой. За тэгээд Jacob Elordi ганцаархнаа 28 настай анхны номинашн. Тэгэхэд Benicio del Toro 58 та 3 дахь, Шампен 65 та 6 дахь, Delroy Lindo 73 та анхны, Stellan Skarsgård 74 настай анхны удаага нэр дэвшиж байгаа. Jacob Elordi дөнгөж 28 настай анхны удаа Оскарт нэр дэвшиж байна. За шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин. За Jesse Buckley Hamnet кинонд Rose Byrne If I Had Legs I'd Kick You киногоор, Kate Hudson Songs on Blue киногоор, за тэгээд Renata Reinsve Sentimental Value киногоор, за тэгээд Emma Stone Begonia киногоор нэр дэвшсэн. За энэ дэр нэг сонирхолтой юм гэх юм бол Emma Stone 7 удаа Оскар нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болсон. Тэгээд өмнө нь бол 14 онд Birdman-аар туслах дүр нэр дэвшижээлээ. За 16 онд La La Land-аар Оскар хүртэж байлаа. 18 онд La La Land мэдээж гол дүр тий. За The Favorite кинонд бол туслах дүрээр Оскарт нэр дэвшижээлээ. За тэгээд 2023 онд Poor Things киногоор Оскар хүртэж байлаа 2 дахь удаагийн Оскар. За тэгээд Poor Things дээр Best Picture нэр дэвшсэн. Яг л продюсераар байсан. За тэгээд энэ жил 2 төрөл нэр дэвшиж байгаа. Продюсер болон гол дүрийн эмэгтэй жүжигчин гээд 2 төрөл нэр дэвшээд нийт 7 Оскар нэр дэвшсэн хамгийн залуу уран бүтээлч болж байгаа юм биш уучлаарай. Би сая жүжигчин гэлцэн. За ингээ 2 удаагийн Best Picture төрөлд нэр дэвшсэн байна. 2 удаагийн Supporting Actor төрөл нэр дэвшсэн байна. 3 удаа Actress төрөл нэр дэвшсэн. За тэгээд гол дүрийн actress-аар 2 удаа авч исэн. Одоо 3 дахь нь Begonia болж байна. За ийм нэг сонирхолтой юм байна. За тэгээд Kate Hudson Rose Byrne гэж одоо цагтаа бол одоо comedy хоёр жүжигчин. Ялангуяа Kate Hudson бол юм дундаж левелийн comedy жүжигчин. Энэ хоёр бол одоо ингээ Оскар нэр дэвшиж байгаа нь бол гоё байна. Rose Byrne-ийн хувьд бол маш хөдөлмөрч жүжигчин, маш олон жил бол доктортой явж байгаа. Одоо Physical гээд гоё Apple TV Plus дээр гардаг юм бас comedy цувралд бол тоглосон. Platonic гэдэг бас агуу гоё цувралд бол тоглож байгаа. Seth Rogen-тэй би андуураг бол за X-Men-ийн franchise тоглож исэн, Insidious тоглож исэн. Харин та хэд мэднэ Bridesmaids гэж миний амьдралдаа үзсэн хамгийн гоё comedy киноны нэгт бол их гоё дүрт байдаг. Би Bridesmaids-тай айгүй хайртай гоё кино 2011 онд гарч исэн Paul Feig-ийн кино байдаг. Тийм тэгээд Австрали жүжигчин Rose Byrne US-нд бол баяртай байна. Оскар нэр дэвшсэнд. Kate Hudson бол бас том сюрприз байлаа. Ер нь бол тааруухан жүжигч нэрээ илүү алдартай. Тэгээд Almost Famous тогсноор нь хүмүүс илүү сайн мэдэх байх гэж бол бодож байна. Тэгээд мань хүн чинь бас өмнө нь Almost Famous-аар Оскарт нэр дэвшсэн байдаг баха. Юу вэ? Зааж хараад Almost Famous-аар бараг нэр дэвшсэн. Тийм биш дээ. Almost Famous-аар нэр дэвшижсэн. Тэгээд тэрнээс хойш комедигаар баахаа явж байгаад тэгээд одоо Оскарт нэр дэвшиж байна. Songs on Blue гэдэг biographical drama кино юм байна. Claire Sardina гэж одоо ийм entertainer хүний дүрд тоглосон юм байна. Бас сонирхолтой. Hugh Jackman таамд тоглосон. Hugh Jackman ийм кино гарсан юм шүү дээ. Мэдээч юм байна. За, actress дээр тэгээд тийм actress дээр за үргэлжлүүлээд Renata Reinsve би хэлсэн те. За энэ дээрс бол Jesse Buckley бол favorite байгаад байгаа. Renata Reinsve авах юм бол би амар баярлна. Jesse Buckley бас миний айгүй хайртай дуучин бас жүжигчин. Jesse Buckley-с дуучин шүү дээ. Айгүй гоё дуулдаг. Тэгээ Emma Stone бол мэдээж гоё. Гэхдээ Begonia үзээгүй байна. Тэгээд дандаа гоё жүжигчтэй ихэнхдээ нэр дэвшсэн байна. Тэгээд Renata Reinsve авал баярлна. Ганц үдсэн байгаа нь тэр болохоор тэгээд нэр дэвшээгүй үдсэн хоёр гэх юм бол Sally Hawkins нэр дэвшээгүй жоохон харамсалтай байна.
Bring Her Back киногоор нэр дэвсэн бол би баярлах байлаа. Хэний орондын юм мэдгүй л дээ. Тэгээд Chase Infinity нэр дэвшүүгээд би харамсалтай байна. Chase Infinity supporting биш бүр гол дүрээр байх хэрэгтэй гэж бодож байна. Би бол киноны ерөөсөө 4-2-оос эхлээл те. Эхний нэг 20-30% яваал тэрнээс хойш киноны бол одоо гол эмхтэй дүр штэ. Тэгээд тийм Chase Infinity нэр дэвшээгүүд бол харамсалтай байна. Тэгээд энэ хоёр нэр дэвших хэрэгтэй байсан болов уу гэж бол бодож байна. Нэр дэвсэн бол маш их баярлах байлаа. За гол дүрийн эрэгтэй жүжигчин. Гол дүр тогсон эрэгтэй жүжигчин. За Timothée Chalamet, Marty Supreme, Leonardo DiCaprio One Battle After Another, Ethan Hawke Blue Moon, Michael B. Jordan Sinners дээр хоёр дүрээр. Elijah Smoke Moore, Elias Stack Moore. За тэгээ Wagner Moura бас 3 дүрд. Armando Solimoes, Marcelo Alves, Fernando Solimoes 3 дүр. За ингээд nomination бол гоё харагдаж байгаа маа. Тэгээ энэчнээс Ethan Hawke байгаа нас гоё байна. Ethan Hawke хэдэн удаа нэр дэвшсэн гэж бодож байна. Таг гад үзээрэй. 1 2 3 5 удаа нэр дэвшиж байна. За тэгээ өмнө нь бол авж байгаагүй. Тэгээ сонирхолтой нь өмнө нь 2 өөр төрөл нэр дэвшижсэн. Карьерт анх удаага гол дүрээр нэр дэвшиж байгаа. Өмнө нь 2002 онд Training Day киноны туслах дүрээр нэр дэвшижсэн. 2015 онд Boyhood киноны туслах дүрээр нэр дэвшижсэн бол 2005 онд Before Sunset, 2014 онд Before Midnight кинонуудын сэдвсэн Screenplay гэдэг төрлөөр нэр дэвшижсэн байдаг. Тэгээ Julie Delpy хин 3 болол энэ 3 бол юу яасан байдаг штэ. Хамтарч Screenplay дээр оролцсон байдаг. Sunset болон Midnight дээр. Тэгээд Sunrise дээр бол хин ганцаараа бичсэн байдаг. За тэгээд зохиолч нь зохиолч найруулагч Домогт түүнийг яага марчваа. За яг ингээ яг зарим юм донд марчд юм а Before Sunrise, Sunset, Midnight, Before Trilogy-ийн хайртай сайхан уран бүтээлж байгаа нэрийг марчлаа. За тэгээд Blue Moon дээр бол анх удаага гол дүр эрэхтэй жүжигчнэр нэр дэвшиж байна. За энэ дэр яг хоо интернетээр харахад бол Bugonia киногоор яагаад Emma Stone нэр дэвшсэн бэ? Нэг шүртэй байгаагүй гэсэн юм яригдчихлээ. Тэгээд Bugonia-га яагаад Jesse Plemons нэр дэвшсэнгүй вэ гэдэг юм яригдчихлээ. Гэхдээ би үзег болохоор мэдгүй байна. За миний үзсэн хүний хувьд бол Ибийнхэн байхгүй байгаад маш харамсалтай байна. Ибийнхэн байхгүй байгаад харамсалтай байна. Ер нь No Other Choice зураг авалтаар байхгүй, нэвлүүлгээр байхгүй, хөгжмөөр байхгүй, production designer байхгүй, дүр ургалтаар байхгүй, costume designer байхгүй, гол дүр эрхтэй жүжигчин байхгүй, маш харамсалтай байна. Ибийнхэн байх ёстой гэж бодож байна. Яг хөө хэнийг хасахыг мэдэхгүй байна. Би одоо энэчнээс ингээ харахад Chalamet дайггүй гоё байсан, DiCaprio дайггүй байсан, Michael B. Jordan cool байсан, Wagner Moura гоё байсан. Би магадгүй Ethan Hawke-ыг үзег болохоор мэдэхгүй байна. Би эднээс гасна гэвэл DiCaprio-г асах орон Ибийнхнийг оруулах байсан. Тэгээ жоохон харамсалтай Ибийнхэн байхгүй байгаад. За шилдэг найруулагч. За шилдэг найруулагчиг бол 5-ыг нэр дэвшүүлж байгаа. Би гайхаад байгаа юм л да. Шилдэг кинонд 10-ыг нэр дэвшүүлж яагаад найруулагч 5 байд юм бол би гайхаад. Нэгэнт л кинонд 10 байгаа бол найруулагч арахуулах хэрэгтэй. Тэр чи одоо найруулагчгүйгээр шилдэг кино гэж яах вэ? Тийм биз дээ. Ер нь Denis Villeneuve нэр дэвшгүй дүүн баха нэр дэвшдэг шиг тэрэн шиг утгагүй. Argo-гоор хин Best Picture авч яснаа. Argo-н Best Picture кино авснаа Ben Affleck найруулагчаар нэр дэвшээгүй байдаг шиг нэг тийм балаа юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол жоохон утгагүй санагддаг. За ямар ч тач Chloe Zhao Hamnet, Josh Safdie, Marty Supreme, Paul Thomas Anderson One Battle After Another, Joachim Trier Sentimental Value, Ryan Coogler Sinners гэж. За энэ ч нэс бол Paul Thomas Anderson угаасаа авах. Би аваасаа гэж бодож байгаа нь Joachim Trier эсвэл ялангуяа Ryan Coogler. Би ялангуяа Ryan Coogler-ыг аваасаа гэж бодож байна. Тэгтээ Paul Thomas Anderson авах. За түрүүн авах гэдэг дээр нэрээ тайлбарлахад Chalamet хин өрийг л авах та. DiCaprio өрийг авах гэж бол бодож байна. Гэхдээ би Michael B. Jordan авал юу гэдэг вүлээ? Магнагаан тэнийтэл гэдэг үлээ. Маш их баярлна. Wagner Moura авал маш их баярлна. Chalamet авахд бол өмнөх гомдоод байх юм байхгүй. Ethan Hawke би Blue Moon-ыг үзег болохоор мэдгүй байна. Гэхдээ зүгээр Ethan Hawke авж байгаа гэдэг утгаар бол баярлна. DiCaprio бол миний хувьд least favorite байгаа. Энэ дэр Ибийнхэн орж ирэх хэрэгтэй байсан гэж бодож байгаа. Best Actress дээр бол би Renate Reinsve аваасаа гэж бодож байгаа. Гэхдээ дөрөв нөгөө харьцуулахад хэцүү байгаа гэсэн шүү дээ тий. Таамаглахад тэгээ Jesse Buckley авах юм шиг байлаа шүү. Харж хахад бол. За тэгээд supporting actor дээр би хийсэндээ Stellan Skarsgård угаасаа авах ёстой. Delroy Lindo юм уу Champagne авал маш их баярлна. За тэгээд best director дээр дөрөв хийсэн. Ryan Coogler авах ёстой гэж бодож байна. Аваасаа гэж бодож байна. Paul Thomas Anderson авах байх. Тэгээд байхгүй гоё хүмүүс хэмээл James Cameron Avatar. Би Аватарыг одоо байхгүй жоохон гайхаж байна. Тэрний чинь найруулга гэдэг зүйл тэр техникл хийцтэй. Яа гэхдээ би байх ёстой гэж байгаа юм биш шүү. Зүгээр байсан бол байхгүй гайхаж чинь гэхээр жоохон буруу болчихлоо. Зүгээр байсан бол гэдэг утгаар шүү.
За Guillermo del Toro-г харин өстой байхгүй гайх чинь. Del Toro би байх өстой гэж бодож чинь. Jafar Panahi-г байх өстой гэж бодож чинь. It was just an accident бол Jafar Panahi гүгээр бүтэхгүй кино байсан. Park Chan-wook-г байхгүй би үнэхээр гайх чинь. No other choice одоо маш олон юм дээр байхгүй. Ерөөсөө байхгүй. Би бол харамсалтай байна. Тийм. Тэгээд юм байна. За тэгээд шилдэг кино. Begonia, F1, Frankenstein, Hamnet, Marty Supreme, One Battle After Another, The Secret Agent, Sinners, Train Dreams гэж. За энэ дээр F1 байгаад хүмүүс жоохон гайхаад байгаа. Яг нь F1 одоо амар таалагдсан. Театрын experience гэдэг талаасаа байгаад бол баяртай байна. Гэхдээ оронд нь орох ёстой киноноо зөндөө байсан. No other choices эхлүүлээд. It was just an accident-ээс эхлүүлээд Avatar Fire and Ash-аас эхлүүлээд тэгээд Avatar сулаас бол эднэр дундаа. Гэхдээ No Other Choice It was just an accident хоёр бол байх хэрэгтэй байсан баха. Энэ хоёрын нэг бол ядаж F1-ы оронд орох хэрэгтэй байсан баг. За үдснүүдээс Sinners, Sentimental Value, Secret Agent, One Battle After Another, Marty Supreme, Frankenstein, F1. Бас гайгүй 7-г үзсэн байх шүү. Train Dreams, Hamnet, Begonia-горыг үзег байгаа юм байна. Аварч үзчих юм байна. Бас гайгүй 7-г үзсэн байгаа даа. За үзсэн 7-гоос л яри те. Hamnet бол бас нэлээд favorite-үүдийн нэг юм шиг бэлээ. Гэхдээ үзсэн хэдээс би бас Sinners-ийг авчихсан гэж бодчих. Өөнөл би бас Sinners-ийг авчаасаа л гэж бодчих. Эднэр дунд бол яг үнэндээ Sinners-тэй үзэх кино цөөхөн. Sentimental Value үзнэ. За тэгээд дараа нь Frankenstein үзнэ. Би нөө үзсэн дундаа л ярьж байгаа шүү дээ. Тэгээд Marty Supreme, тэгээд One Battle After тэгээд Secret Agent, тэгээд One Battle, тэгээд F1. Ер нь миний хувьд дараалалаар бол үзсэн хэдээсэн шүү. За тэгээд гэхдээ One Battle авах. Ер нь авах нь One Battle баг. Тэрэн дээр жоохон харамсалтай л байна. Тэгээд PTA киногооч аваад найруулагчаач авах юм шиг санагдаад байгаа. За тэгээд Sinners-ийн хувьд бол рекорд тогтоосон. Түүхэн рекорд 16 номинашнээр дэвсэн. Би түрүүсэн номинашнууд дундаа бол хамгийн сул гэж хийж болсон visual effect байсан. Гэхдээ Jurassic World-ийн хажууд бол учиртай, хамаагүй учиртай. Тэгээд аль нь worth it. Үнэхээр нэр дэвших ёстой гэсэн төрлүүдтэй нэр дэвшсэн. Бүгд нь авах уу гэлөөгүй. Бүгд нь авна гэж бол бодохгүй байна. Гэхдээ нэр дэвшин зүг байсан. Гэхдээ бүгд нь авна гэж бодохгүй. Бисаа одоо яг авна гэдэг нь одоо яг авна гэж шилж байгаа нь хэд байсан бэ? Яг авна гэж итгэлтэй хэлсэн нь цөөхөн болоод байна, тий? Яг авна гэж хамгаалж байгаа нь аваасаа гэх юм бол би айгүй олон болоод байна л та. Тэгээд түүхэнд бол юу яад? Хамгийн олон нэр дэвсэн хуучин кино бол 14 номинацтай 3 кино байсан. Joseph Mankiewicz гэж уран бүтээлч найруулсан All About Eve гэж кино 1950 онд гарсан. James Cameron-ы Titanic 97 онд гарсан. Damien Chazelle-ийн La La Land 16 онд гарсан. За энэ 3 кино бол 14 номинацтай байдаг. За харин хамгийн олон Оскар хүртсэн кино бол 11 Оскар хүртсэн 3 кино байдаг. 59 онд гарсан Ben-Hur, Titanic 97 оны. За тэгээд 2003 оны The Lord of the Rings, The Return of the King гэсэн кинонод 11 Оскар хүртсэн байдаг. За тэгээд нэг ийм сонирхолтой юм бол байж гэн. За тэгээд Sinners яах вэ гэдгийг бас харъя те. Бас яг гэхдээ Sinners бол 16 номинашн нэр дэвших нь worthy мөртлөө нэр дэвших ёстой гэж байгаа мөртлөө зөрүүлээд яахгүй хаа. Тим айл нь амар олныг авахгүй байх гэж би бол олныг аваасаа гэж найдаж байна л да. Гэхдээ авахгүй болов. Тэгээд Sinners-д бас нэг сонирхолтой юм байгаа нь түүхэндээ бас нэг юм байгаа юм байна. Юухэр нэр дэвших боломжтой бүх категорид нэр дэвшсэн юм бэл. Боломжтой бүх категорид нэр дэвшсэн. Гол дүр эмгтэй одоо жишээ нь жүжигчний дүр байхгүй шүү дээ. Тэнгүүд нэр дэвшээгүй тэр л угаасаа байхгүй категори. Тэгэхээр түүхэндээ бүх боломжит дүрлэлтэй нэр дэвшсэн баг анхны кино юм бэлээ. Зөндөө олон киноч янз бүрээр явуулаад л тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм олон төрөлд ялангуяа ийм олон төрөлд бол бүх номинацтай нэр дэвшсэн анхны кино юм байлаа шүү. За тэгээ Оскарын хувьд л юм байна. Тэгээ Оскар угаасаа юу хийнэ? Лайв стрим хийн. Гол нь зөвөр юу олдох вэ гэдэг. Өнгөрсөн жил бол одоо юу байхгүй. Монголд шууд амжуулах юм байхгүй. Тэгээ Twitter метр дээр хараад яриад хэдүүлээ суусан шүү дээ. Тэгээд ч хамаагүй хийн стрим болвол 3 сарын 16-ны өглөө нэгд өдрийн өглөө стрим болвол явнаа. Тэгээ тэрийг бас тэсэн ядуу хүлээгээрээ жоох. Би стрим хийх тэсэн ядуу хүлээж ийн гэж хэлэх гэжсэн шуучлаараа. Тэгээд хүлээнэ гэж найдаж байна. Амар тэсэн ядуу хүлээгээрээ гэжтэй. Тийм тэгээд наан бас кинонуудаа сайхан амжиж үзье. Тэгээд амжиж үзчихэд нэг бас таамаглал гоё бах те нэг стрим юмэр ч юм уу ярьж байгаад дахиж тусдаа видео хийх бах. Тэгээд зүгээр Оскарыг гаргах юу байгаасаа гэж найдаж чинь сууг байгаасаа нэг 2 3 жилдээ гаргачаасаа ягаад тэгэхээр дараа нь угаасаа ютубер өнгө болох гэж байгаа юм чинь те. Тэгэхээр нэг байгаад нь ганц хоёр сууг гаргачаасаа гэж найдаж чинь. За та хэд маань санаа сэтгэлээ хуваалцаараа prediction үүдээ хуваалцаараа тэгээд бас
сонирхолтой байна гэж найдаж байна. За тэгээд энэ сувг маань гой газруудтай гой партнершипүүд хийж байгаа шүү. Тэгээд та хэд бас тухайн үед нь дэмжээрээ анхаарал хандуулаарай. За одоо Бантан телевиз гэдэг сувгаар болол одоо гарч байгаа манай бүх контент тэгээд тэр бол одоо IPTV-үүдийн бүгдээрнгийнх нь 808 сувг дээр гарч байгаа шүү. Одоо одоо юу Univision Sky Media бүгднгийнх нь 808 дээр гарч байгаа юм гой сувгаар бол манай контентууд гарч байгаа. За тэгээд тэрэн дээр нэмээд мэдээж одоо юутай Central Park Lounge-тай хамтраад Night of the Seven Kingdoms цувралын бүх ангийг бол хамтран гаргахаар болсон байгаа. Ямар нэг такс төлбөр байхгүй гаргаж байгаа. Галеria гэдэг шүү дээ талбайн зүүнтлийн те. Галериагийн зогсоолынх нь зүүн хойд болонд байгаа. Тэгээд дундуур угаас оронгууд зогсоол нь өөрөө юм амар том олон үйлчлэлийн газруудтай шүү дээ. Одоо Nagomi ресторан, TV9-ийн одоо Office 2 Pair гэдэг ч юм уу. Тэрний хажууд нь байдаг юм лаунж байгаа. Тинчээ бүх одоо Night of the Seven Kingdoms цувралын бүх ангууд гарч байгаа шүү. Тэгэхээр бас ирж үзээрэй. Тэгээд энэ үзүр амжилттай болох юм бол дараа нь бас олон төрлийн үзүрүүдийг бас гаргах юм боломжтой болох юм аа. Одоо жишээ нь The Boys, Invincible, Lanterns, House of the Dragon гэх мэт одоо цувралуудын үзүрүүдийг бол өн төлбөргөө одоо таксгүйгээр гаргах юм зорилготой бол бас ажиллаж байна. Гэхдээ энэ үзүр амжилттай болох хэрэгтэй. За тэгээд мэдээж цаашдаа би бас олон төрлийн контент, олон төрлийн ивентүүд хийгээд явна. Тэгээд тэр үед нэг дээрээ хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэг үйл ажиллагаагаар уулзлаа. Баяр та.